Тэгээд бидний шортууд ашигтай. Манай алтны уурхаанууд ингээ явчих юм бол жилийн эцтэй хэдүүлээ сайхан ногоон гарах магадaltaй. Раномын түргэн болгогч нараа за хөрөнгөний зах зээл дээр юу болж байгаа юм бэ? Та амарч байгаа хаа. Гэхдээ би амархгүй байна. Орос Украины талаар бас сайхан мэдээлүүд гарсан байлээ. Тэгээд дахиад анхааруулчихъя. 12 сарын 6-нд Токио хотод сургалт болох гэж байгаа шүү. За удахгүй Facebook, Instagram гэх мэт чин дэлгэрэн пост гар. За окей. Буцаа зах зээл орцгоё. Тэгээд сургалтын бүртгүүлэл линк доор байгаа шүү. За. Өчтөр S&P 500 QQQ ерөнхийдөө нэлээд bullish candle-аар хаасан. Гэхдээ энэ нөгөө томоохон улаан candle-ийн дундуур явжлага надад ямар санагдж байна гэх юм бол яг энэ үедээ ер нь ижил төстэй юм шиг санагдж байна. Тэгээд юу болох магадaltaй юм бэ гэх юм бол gap high. Тэгээ хэдүүлээ харцгаая. Тэгээ яагаад гэх юм бол Америк Хятадын маргаанууд шийдвэрлэхт гээд байх шиг байна. Орос Украины дайн дуусгаад байх шиг байна гэх мэт шин тэгээ геополитик янз бүрийн эрсдлүүд нь байхгүй болчих юм бол тэ хөрөнгө оруулагч нар ерөөдөө буцаага bullish болох магадaltaй. Тэгээд жилийн эцэст угаасаа Santa Rally тийм зул сарын rally гэх мэт шин болох магадaltaй. Хэдүүлээ энийг харцгаая. За QQQ ерөөдөө ийм S&P 500 ерөөдөө айгу төстэй харагдаж байгаа. Гэхдээ ягаад би энийг хэлж байна гэх юм бол тэгээ таад ингэ харж ийн S&P 500 баг энэ bearish candle-аас гарч чадсан. Гэхдээ Dow Jones-ыг харах юм бол тэ Dow Jones-ыг харах юм бол Dow Jones дээр нөгөө bearish candle нь энэ байна. Тэгээ Dow Jones-ийн хувьд бол энэ bearish candle-аас LED-нэ гарцсан. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол өнөөдөр S&P 500 QQQ ерөөдөө бас яг адилхан энэ том улаан candle-аас гарах магадлал бол өндөртэй. Volatility index VIX та харж байгаа юм бол эргэлцэг 28 хэдээс ерөөхдөө нэлээд сайн буурлаа. Гэхдээ та харж байгаа юм бол энэ тэ энэ base information байж лэн тренд нь ерөөхдөө жоохон дэше явж байна. За тэгэхээр put call ratio хэдүүлээ бас харцгаая. S&P 500 дээр put call ratio. Ерөөхдөө бас ерөөхдөө хэвийн болж эхэлж байна. Сүүлийн хэдэн 7 хоног нэлээд дэше доош савлсан. Одоо хүмүүс ерөөхдөө баг зэрэг тайвшраад эхэлж ах шиг байна. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж LED-ийг авцсан байгаа. За. Чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэрэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За. Tesla-гийн хувьцаа харах юм бол өчтөр 398 гэх мэт тэр хувьцаа байсан юм бол саяхан тэ өчтөр таад харж байгаа юм бол дахиад up cup and handle formation-аас гараагүй л байгаа. Тэгээд хэдүүлээ хүлээцгээе. Ерөнхийдөө энэ cup and handle formation resolve ерөнхийдөө дээшээ явах магадлал бол нэлээд өндөртэй. За тэгээд манай Oscar Health өчтөр сүртэй хөдөлсөнгөө ерөнхийдөө move болсон томоохон gapтэй таад харж байгаа юм бол ер нь бол буцаагаад 23 24 явхад нэг асуудалгүй юм шиг надад санагдаж байна. Та энэ дунд Oscar Health дээр 1-2% нэмж авмаар байгаа юм бол ерөөхдөө нэг эсэргүүцэх юм байхгүй шүү. Тэгэхээр та өөрөө шийдээд явчаарай. За, Curve mining өчтөр бас дэжгүй өссөн RSI нь ерөөхдөө дэшээ явж байгаа. Энэ тэ ер нь бол одоо нэг sideways consolidation дотор орцсон явж байна. Гэхдээ хэдүүлээ ер нь алт мөнгөний ханшиг үргэлж харах хэрэгтэй. За та харж байгаа бол энэ triangle wedge-наас гарах гэдэг. Яг ингээд таацнаа хүрсэн. Тэгээ өнөөдөр маргааш юу болох магадaltaй юм бэ гэх юм бол те нэг бол буцаага доошоо. За тэгээд ингээд retest хийгээд доошоо явах магадaltaй fake out. Эсвэл өнөөдөр орой маргааш энийг break хийгээд retest хийгээд тэгээ ингээд дээшээ явах магадaltaй. За тэгээ энэ triangle дээшээ resolve хийгдчих юм бол дээшээ явах юм бол хэдүүлээ яах юм бэ гэх юм те сүүлийн хэдэн процентуудаа хуваарлна. TLT-ийн позиц ерөөхдөө багасгаад
тэ алт мөнгөний уурхаалуу ааж маачмаараа багаараа ирүүлээд орно шүү. За тэгээд манай уурхай компаниуд ерөөхдөө айгуу дэжгүй явж байгаа. Та харж байгаа бол Hecla Mining тэ саяхан уналтаараа энэ доошо унсан. Тэгээд ер нь бол буцаагаад uptrend руу буцаагаад дэшээ явж чадсан. Нэг fake out, өмнөх нэг fake out байна. Тэгээ хүмүүс ерөөхдөө сандраад зараад тэгээ таад бас манай скулын гişүнчлийн тоо харж ийн саяхан жижигхэн bear market орсон ч хүмүүс шууд итгэлээ алдаж ийн fake out болсон. Ерөөхдөө эндээ бас яг адилхан. За Orla Mining ерөөхдөө айгүй хөөрхөн coiling хэвээрээ ер нь бол та нэг харж байгаа юм бол ер нь бол тий энэ бол амар bullish pattern. Тэгээ энэ юу юм бэ гэх юм бол баг нэг пүрш шиг байхгүй. Ингээ пүрш шиг ингээ юу болж байна гэх юм бол аваад зараад тий зар хүмүүс зараад авах хүмүүс нь аваад зар хүмүүс нь зараад авах хүмүүс нь аваад зар хүмүүс нь зараад тэгээд ингээ явсаар хагаад ингээ энүүгээр ингээ явсаар хүмүүс зарсаар хагаад зарах хүсэлтэй хүмүүс цөөрж байгаа байхгүй. Окей. За энэ хаашин дээрээ хүмүүс за нэг ерөөхдөө цэвэрлэжээ. Окей. Иймэрхүү техник шинжилгээний цаана юу агуулгдсан байгаа юм бэ? Ягаад энэ дотор их хэмжээний энерги цуглуулсан байгаа юм бэ гэх юм бол ойлгох хэрэгтэй. Окей. Дэшээ явж гин. Тэ? Хөөрхөн ашигтай болчлоо. Би зарыг. Тэгээд зар хүслээ хүмүүс нь гарч байгаа. За, зарж гин үн хааш нь буурж байгаа. Тэгээ энэ хямдхан үн хаашин дээр авмаар байгаа хүмүүс нь авж гин. Дахиад өсчлөө. Дахиад шигшигдэж байгаа байхгүй юу? Зарах хүмүүс нь зараад. Дахиад нөгөө сул гартай хүмүүс нь цөөрөөд. Энэ хааш надад миний хувьд бол болж гин. Хүмүүс нь аваад. Тэгээ дахиад хүмүүс зараад. Тэгээ дахиад шигшигдээд зарах хүмүүс нь зарагтаад. Тэгээ энэ 1 2 3 4 5 6 удаа зарах хүмүүс нь зарсан. За тэгээ хин үлдчихэж байгаа юм бэ гэх юм бол энэ хаваар авсан хүмүүс л үлдчихэж байгаа байхгүй юу? За тэгээ эдгээр бүгд ямар хүлээлттэй байгаа юм бэ гэх юм бол өсөлтийн хүлээлттэй. За тэгээ ямар нэг байдлаар алтны хаанш геополитикийн ингээ салхи томоор ирэхгүй юм бол энэ хаваар юу болсон бэ гэх юм бол зармаар байгаа хүмүүс нь баг бүгдээрээ зарсан. Тэгээ хин үлдчихэж байгаа. Дараагийн алтны өсөлт гэх мэт шин яах юм бэ гэх юм бол зүгээр ингээд зарах хүмүүс нь байхгүй болсон юм чинь тий. 1 2 3 4 удаа хүмүүс эндээ ингээд хувцаанаасаа салсан. Тэгээ одоо тий one night stand юм уу зүгээр date хиймээр байгаа хүмүүс нь бүгдээрээ гараа явцсан. Одоо ямар төрлийн хүмүүс үлдчихэж байгаа юм бэ гэх юм бол нөгөө хурмаа хийсэн хүмүүс нь одоо энэ ханшин дээрээ хурмаа хийсэн хүмүүс нь байгаа. Тэгээд тэд нар юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол хамаагүй дээр үн ханш тий 18 хэдэн доллар руу энэ дээшээ явах потенциал бүрэн байгаа шүү. Тийм учраас хэдүүлээ магадгүй манай call дахиад нэг call option авах ёстой гэж магадгүй. Яагаад энийг хэлж байгаа юм бэ гэх юм бол эндээс харагдаж байна. Тэ. Өмнөх уналтуудаар ерөөхдөө ингээд яг энэ тэ энэ support руу унжижсэн. Хамгийн сүүлдээ бас энэ fake out болсон. Саяны уналтаараа юу болсон бэ гэх юм бол зүгээр талаар нь унж байгаа байхгүй юу? Тэгээ эндээсээ ер нь бол ямар мэдээлэл авч болох юм бэ гэх юм бол за окей. Ингээд хүмүүс ерөөхдөө зараад дуусч байгаа юм байна. Тийм учраас одоо breakout ирэх магадaltaй. За тэгээд хамгийн сүүлийн юм юу юм бэ гэх юм бол нөгөө retest болдгоо штэ. Retest болох үедээ хүмүүсийн сэтгэл зүй яадаг юм бэ гэвэл одоо ингээд дэш яв. Тэ? Тэгээд энэ хаваар авсан хүмүүс нь дахиад зарна. Тэ? Окей, ашиггүй дээ, жоохон ашигтай гарлаа. Тэ? Энэ оргилцэг дээр авсан хүмүүс бас зарж магадгүй. Тийм учраас дахиад ингээд доошо буугаад тэгээд дахиад зарах хүмүүс байхгүй болоод retest хийгээд өсөлтөө өргөжлүүлдэг байхгүй юу? За тэгээд энэ янз бүрийн ингээд зурагны цаана юу байгаа юм бэ гэх юм бол хүмүүсийн сэтгэл зүв байгаа шүү. За тэг өчтөр бас нөгөө зэсийн үн ханш ерөөхдөө бас сайхан хөдөлсөн. Таад харж байгаа бол triangle wedge-наас бас ингээ гарах гад явж байна. Тэгээ манай euro copper-ийн ханш тэг бас ингээ сайхан 50-day moving average дээр 1-2 удаа ерөөхдөө дуусчлаа. Эндээ ер нь бол bull flag, нэлээд хүчтэй bull flag харагдаж байна. Тэ? Pole нь энэ байна. Тэгээд ер нь euro copper энэ одоо нөгөө base нь байлаа гэж бодоход ингээ явах юм бол нэлээд хөөрхөн дэше явах потенциал euro copper дотор ерөөхдөө байгаа шүү. За EQR resource хэдүүлээ бас харцгаая.
бас ерөөхдөө бидний үн хаашин дээр ирсэн байгаа. Тэгээ энд бас юу болж байна гэх юм бол нөгөө саяны Orla mining дээр бас яг адилхан сэтгэл зүйн юмнууд нь болж байгаа. Тэгээ энд бас юу харагдж байна гэх юм бол нэг жижигхэн bull flag харагдаж байна. Тэ? Тэгээ bull flag-ийн цаана бас дахиад хүмүүсийн хөрөнгө олт юм уу зарах шийдвэр нь байгаа. Тэгээ 1 зарцсан, 2 зарцсан, 3 зарцсан, 4 зарцсан. Тэгээ одоо юу үлдчихэж байгаа юм бэ гэх юм бол магадгүй тэгээ ингээд дээшээ явах нь л үлдсэн байгаа байхгүй юу? Окей. Манай Mica Metals бас хөөрхөн consolidate хийж байгаа. Тэ? Энэ бас ер нь бол бас нэг энд нэг bull flag харагдажсэн. Resolve болсон. Тэгээ одоо ерөөхдөө дээр нэг resistance байна. Эндээ бас тэгээд харж байгаа бол тэ sideways consolidation distribution болсон зарах хүмүүс зарсан. Тэгээ одоо яах магадaltaй юм бэ гэх юм бол дээшээ явах магадaltaй. Тийм учраас хэдүүлээ тэ Westwoods mining процент жоохон багасгаад Mica Metals руу орсон. За тэгэхээр breakout confirm болоод окей. Breakout confirm болоод энэ retest хийх юм бол тэгээ хэдүүлээ ахуухан нэмж авна шүү. Иймэрхүү стратегтэй. За quantum хувьцааны тухай нэг сүртэй хэлэх байхгүй. Өчтөр тэд нэг сүртэй хөдлөөгүй. Хэдүүлээ 1% авсан тий нэг сүртэй юм байхгүй. Өнөөдөр маргаашийг хараад дахиад 1%-ээр шорто нэмэх магадaltaй. За тий ер нь бол адилхан ер нь бол bear flag ер нь бол буурхан нэлээд магадлал өндөртэй харагдаж байна тий. Эндээ бас нэг sideways consolidation явж байгаа. Салах хүмүүс нь салж байгаа. Авах хүмүүс нь авж байгаа. Тэгээ удахгүй ийм bear market дотор downtrend дотор орсон байгаа хүмүүс угаасаа авмараа хүмүүс нь одоо дуусаад ерөөхдөө exhausted болж байна. Тэ? Short хийсэн хүмүүс нь cover хийж байгаа. Тэгээ одоо дараагийн leg down болох бүрэн боломжтой. Тэгээ хэдүүлээ юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ 200 day moving average хүртэл явахын хэдүүлээ хүлээж байгаа шүү. За Bitcoin бас амар сул тэ? Bounce нь бол амар мя. Дахиад нэг жоохон дээшээ 96,000 доллар хүртэл ингээд recover хийх боломжтой. Гэхдээ энэ биткойныг харах юм бол ер нь тэг нэлээд доошоо унах 70,000 доллар дараа нь ингээд 50,000 доллар эсвэл 40,000 доллар руу унах потенциал бол байгаа. Тэгээ хэдүүлээ энийг харцгаая. Энийг shoulder хийх нь үгүй юу? За тэгээ ингээд neckline-ийн зурчийг тэгээд эндээсээ үнслээд энэ хоорондын зайгаараа тэ ерөөхдөө унах ёстой. Хэдүүлээ харцгаа биткойн дээр хэдүүлээ бас нэг жижигэн шортууд тэ тэргээ ерөөхдөө одоох нь хаагааг байгаа нэмж магадгүй шүү. Тэгээд бидний шортууд ашигтай. Манай алтны уурхаанууд ингээ явчих юм бол жилийн эцтэй хэдүүлээ сайхан ногоон гарах магадaltaй. За амралтын өдөр тэ сайхан амарцгаагаарай. Маргааш хэдүүлээ эргээд болцгоё. Bye bye. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.